10 дугаар сард прокурорын байгууллагад болж өнгөрсөн онцлог 5 үйл явдлыг тоомлон хүргэж байна. Монгол Улсын ерөнхий прокурор Жаргал сайхан тэргүүтээ төлөөлөгчд Гүрж улсын нийслэл Тбилиси хотнод зохион байгуулагдсан олон улсын прокуроруудын холбооны 27 дугаар чуулга уулзалтад оролцлоо. Чуулга уулзалтын үеэр бүгд найрамдах Австри, Сингапур, Турк, Азербайджан улсын ерөнхий прокурорууд болон бусад төлөөлөгчдтэй ажил хэргийн уулзалт хийж, прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, харилцан дэмжиж ажиллахаар болсон байна. Азийн хөгжлийн банк Монгол улсын дээд шүүх улсын ерөнхий прокурорын газар авилгатай тэмцэх газрууд хамтран хэрэгжүүлж байгаа. Авилгатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх төслийн хүрээнд зохион байгуулсан шүүгч прокурор мөрдөгч нарын үргэлжилсэн сургалт нэгдсэн хилцүүлэг боллоо. Төслийн хүрээнд нийт 5 удаагийн сургалт болж 500 гаруй шүүгч, прокурор, мөрдөгч хамрагдсан бөгөөд хилцүүлгийг авилгын гэмт явдал, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэрэг, хөрөнгө буцаах ажиллагаа, олон улсын хамтын ажиллагаа гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгууллаа. Баянгол дүүргийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсхийг шалгаж, дөнгө тус дүүрэгдэх цагдаагийн газрын удирдлагууд болон эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулж, цааш хууль тогтоомж, журам зааврыг нэг мөр хэрэгжүүлж ажиллахыг анхаарууллаа. Хан уул дүүргийн прокурорын газраас тус дүүрэгдэх цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, хувь хүний болон мөрдөн шалгах ажиллагааны нууцлалыг хангаж ажиллахад онцгой анхаарч, эрүүшүүлэлт тулгах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах талаар нийт мөрдөгч прокуроруудад үүрэг өглөө. Хөвсгөл аймгийн прокурорын газраас тус аймгийн мэргэжлийн хяналт, онцгой байдал, мал эмнэлэг, эрүүл мэнд, байгаль орчин, аялал жуулчлал, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрууд болон татвар, улсын бүртгэл, нийгмийн даатгалын хилцэц зэрэг 20 байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах болон эрх бүхий 100 гаруй албан тушаалтнуудтай уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч байгаа нийтлэг алдаа зөрчил, анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ.